Сайн байцгаана уу? За 2026 оны 4-р сарын 25-ны өдөр Тэнгэрийн ван гараг ихэнх ордонд орно. За энэ одоо шилжилт хөдөлгөөн болвол маш их том хүчтэй нөлөөг бидэнд бол үзүүлнэ. За Тэнгэрийн ван гараг маань бол нэг орд дээр бол 7 жил явдаг. За тэгэхээр бол бид нэг том цикл явуул одоо амьдралд маань ингээд үүсгэн гэсэн. Тэгэхээр өмнө нь бол Тэнгэрийн ван гараг маань Үхрийн ордон дээр 7 жил явсан байна. За энэ хугацаанд бол өөрийнхөө тэр одоо нөлөөллийг бол мөнгө санхүүгийн ертөнцид за эрс одоо шинжилэл, гинтийн өөрчлөлт, за шинжлэгч, за ер нь бол өөрийн тэр эрх чөлөөт байдал, технологийн ертөнц, интернет ертөнц, за AI-ийн ертөнц гэдэг ингээд шинээр үүссэн. За энэ бол бид нар бол бас энэ урт хугацаанд явдаг болохоор сайн мэдэхгүй их маш их зуухан бидний амьдралд өөрчлөлтүүд ингээ явагдсныг бол одоо бол бидний дүгнж хэлэхээр байгаа. Тэгэхээр бол ямар ч байсан Үхрийн ордонд явж явах хугацаанд бол мөнгө санхүүгийн ертөнцид бол их том нөлөө үзүүлсэн байгаа. За энэ бол одоо санхүүгийн банкны ертөнц, бидний аппликейшны одоо AI-тай холбоотой, за интернетийн одоо энэ бүхэн дээр бол том өөрчлөлтийг бол авчирсан. За тэгэхээр бол одоо бол ихний орд руу энэ 4 сарын 25-нд орно гэдэг нь бол за ирээдүг таамаглах тийм ээ. За энэ талаар бол ярих одоо том сэдв болж байгаа. За энэ талаар бол бид нар бол за ямар ч байсан бол 2025 оны 7 сарын 7-нд бол ихний орд руу ороод 11 сарын 7 хүртэл явсан. За 26 оны 4-р сарын 25-наас 5-р сарын 22 хүртэл тийм ээ. 4-р сарын 25 хүртэл 26 оны 4 сарын 25 хүртэл одоо ингээд буцаад хөхртөрөө орж ирээд за одоо бол ингээд ихний орд руу орох гэж байна. За энэ цаг үе бол одоо энэ цаг үеийг бол бид нар бол маш чухал одоо өөрийнхөө ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг бол ярих ёстой. За тэгэхээр бол ихний орд гэдэг бол бидний энэ оюун санааг бол удирддаг. За бүх энэ логик сэтгэлгээ, за бидний одоо ойрын аялал, за тэгээд энэ маш их энэ мэдээлэл, смарт байдлуудыг за тэгэхээр бол энэ дээр бол Юранус гараг маань ингээд орж ирснээр бол өөрийнхөө тэр одоо технологи, интернет, за AI тийм ээ, хэмэл оюун гэж ингэж ярьж байгаа. За энэ бүхэн том өөрчлөлтүүдийг ирэх одоо 2033 он хүртэл бол ингээд том нөлөөлөл үзүүлэх нэ. За тэгэхээр бол хамгийн одоо чухал нөлөө үзүүлэх одоо салбар тийм ээ. Тэд чиглэл бол ямар ч байсан оюуны хувьсгал бол болно гэж байна. За тэгэхээр энэ дээр бол хүмүүс ялангуяа бол шал өөрөөр бодож эхлэх тийм ээ. Хуучин итгэл үнэмшил, за энэ оюуны хувьсгал дээр шинэ үзэл бодол гарч ирэх. За ийм цаг үе бас ирж байгаа. Өөр бол бас энэ мэдээллийг хариуцдаг энэ байдал AI технологийн асар хурдтай хөгжил дэвшил бол бидэн дээр ирнэ. За энэ дээр бол хүмүүс бол AI-тай хамт одоо ажиллаж амьдрах болно. За шинэ ажлын байр гарна, зарим ажил мэргэжлүүд. За энэ бол бас ингээд устдаж алга болох одоо эрсдэлд орно тийм ээ. За өөр бол энэ харилцааны хувьсгал үүснэ. За бидний бол энэ амьдралын одоо сошиал медиа дээр бол одоо гарч ирнэ. За шинэ контентын төрлүүд одоо бүр шал өөр төвшөндөө гарч ирж AI-тай хосолсон мэдээллийн за контентын за тэр төрлүүд гарч ирнэ. За хүмүүс бол богино одоо мэдээллүүдэд шилжинэ. За энэ бол яагаад вэ гэхээр ихэнх орд бол бидний одоо бүх мэдээлэл тийм ээ маш өргөн хүрээний одоо гүнзгий биш одоо тэр мэдээллүүдийг хариуцж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол за TikTok-ийн одоо баг ертөнц гэж хэлж болох шинэ платформуд тийм ээ. За AI харилцаанууд, за VR харилцаанууд, за энэ бүхэн бол харилцааны хувьсгал болно. За өөр бол маш том хувьсгал болох нэг том салбар бол боловсролын салбар дээр бол үүснэ. За их сургуулийн энэ өөрчлөлт шинжилтүүд бол маш их өөр болно тийм ээ. За онлайн боловсрол бол маш их давмгайлж ирнэ гэж үзэж байна. За тэгэд AI багш гарч ирнэ.
За ирээдүй гэдэг сэдв бол угаасаа Юраносын өөрийнх нь том сэдв байгаа. Тэгэхээр бол ирээдүйд бол богино сургалт. За одоо микро learning те. За онлайн карьер. За энэ метод боловсролын хувьсгалын бол шинэ эрен үе бол ирж байгаа. За бас нэг том чиглэл бол мэдээллийн одоо асуудлууд бас гарч ирж байна. Тэгэхээр бол энэ мэдээллийн одоо за ер нь бол сорилттой тал гэж хэлж болно тийм ээ. За fake news одоо энэ бол энэ асуудал болно. Мэдээллийн дайнууд богино одоо мэдээлэлээр одоо дайнд ашиглах юм. За ер нь бол энэ сошиал медиан дээр бол маш их юм өөрчлөлтүүд гарна. За энийг бол ярьж байна. За өөр бол энэ шинэ ажлын төрлүүд гарч ирэх байх гэсэн одоо том сорилтууд байна. За энэ дээр бол эхний орд бол их олон ажил ярьдаг. За тэгэхээр бол энэ дээр бол за нэг хүн бол тийм ээ 2-3 ажлыг онлайн орлого олох, дижитал одоо төлөв байдал шилжих. За бидний одоо энэ ашигладаг одоо YouTube ч юм уу, онлайн одоо teaching сургалтууд ч юм уу тий. За энэ бүхэн бол шинэ төрлийн ажлын одоо төрлүүд гарч ирж хуучин ажил одоо шинжлэгдэх ч юм уу. Ийм эрсдэл, ийм одоо шинжилэл энэ бүхэн бол бас Юранос гариг маань бол хэлж байгаа. За тэгэхээр за энэс гадна өшөө бол бас ер нь бол энэ Юранос гариг маань маш их юм хурдыг бол их ярьж байгаа. За ихэнх орд бол мэдээллийг ярьж байгаа тий. Тэгэхээр энэ дээр бол хурдан бодол санаа, хурдан шийдвэр, хурдан одоо өсөлт дэвшил, карьер гэсэн энэ одоо амьдрал бол бидэн дээр бол ирж байгаа. Тэгэхээр бол энэ fast буюу одоо хурдан амьдрал эхлэх нэ гэж. Өөр бас нэг том чухал одоо өөрчлөлт бол ер нь бол энэ Юранос гариг маань бол энэ нийгмийн амьдрал, за нийгэм хамт олон гэдгийг бол одоо хамт олонны амьдрал тийм ээ, нийгмийн амьдрал гэдэг бол шинэ үеийн хүмүүс гарч ирэх. За энэ дээр бол одоо яхаа өөрчлөлтүүд гарч байна. За нийгмээр өөрчлөгдөв. За шинэ үеийнхэн гэж яриад байгаа энэ бүхэн маань жинхэнэ утгаараа одоо бас тий хүчээ авч гарч ирэх. За цоо шинэ сэтгэлгээнүүд гарч ирэх. За энэ дээр бол бид нар сэтгэлгээ гэдэг дээр бол юу гэж ойлгох вэ? Шинэ технологи, шинэ боловсрол, шинэ хэвлэл мэдээлэл гэсэн энэ том ойлголтууд бол гарч ирж байгаа. Тэгэхээр бол энэ дээр бол бид нар бол шинэ амьдралын хэм маяг маань бол өөрчлөгдөх нэ гэдэг одоо үндсэн одоо энэ астрологийн том ойлголтууд маань ингээд яригдж байна. За ер нь бол яг түүхэнд бол энэ одоо шилжилт хөдөлгөөнүүд маань бол угаасаа ингээд явагдчихжээ те. Гэхдээ маш их олон жилийн өмнө за ер нь бол эндээс ингээд үзэхэд бол 1774-өөс 1782 онд бол энэ Тэнгэрийн ван гариг маань ихээ ордонд явж явах хугацаанд Америкийн хувьсгалын дайн болж ирсэн. Энэ үед бол тусгаар тогтнолоо зарлаж ирсэн Америк нэгдсэн улс. За үндэсний хэмжээний томоохон өөрчлөлт гарсан. Америк бол цоо шин одоо ертөнц ингэж үүсэж ирсэн байна, тийм ээ. Хувьсгалын дайн Америк бол цоо шинийг за Юраносаар ингэж бас ингэж том одоо бидний Юранос гариг ойлгохын тулд тийм ээ. Шинэ өөрчлөлт. За 1859-өөс бол 1866 онд бол бас л Америктэй холбоотой иргэний дайн болж байсан. За боолчлолын эсрэг. Ер нь бол энэ Юранос гариг маань өөрөө эрх чөлөөг бас том бэлэгддэг. Тэгэхээр бол энэ эрх чөлөөний одоо хувьсгалууд гарч ирэх тийм ээ. За тэр үед бол юу болж исэн гэхээр бол энэ боолчлолын тэмцэл өрнөж исэн байх шинэ тийм. Орос орнуудын одоо бүтэц нийгмийн харилцаа өөрчлөгдөж исэн. Тэгээ энийг бол бас анхаарах хэрэгтэй байгаа. За 1941-с 48 онд бас энэ Тэнгэрийн ван гариг эхлээ ордон дээр явж исэн үе байна. Тэгэхээр энэ бол дэлхийн 2 дугаар дайн, дэлхийн нийтийг хамарсан дайн болж исэн. Дараа нь бол дэлхийн одоо улс төрийн шиндэг журам тогтсон. За энэ цаг үе байгаа. Тэгэхээр энэ үеийн одоо технологийн томоохон дэвшлүүд болсон. Атомын одоо энерги тийм ээ компьютерийн эхлэл гарсан гэж
бид нар бол ингээд харж байна. За энэ үйл явдлууд бол Тэнгэрийн ван гараг эхийн ордонд одоо шилжих үеийн нийгмийн томоохон өмнө самуун суртал тэмцэл за технологийн өөрчлөлтүүдтэй одоо маш их холбоотойгоор ингээд гарч ирж байсан байна. Тэгэхээр бол одоо Тэнгэрийн ван гараг маань гол тэр эрх чөлөө за шинийг санаачлагч шинэ хувьсал авчрагч эрх чөлөөний хувьсал авчрагч гэдэг за энэ нөлөө байгаа. За тэгээд интернет орчин AI-ийн ертөнц за нийт ард түмний амьдрал нийт олон нийт гэсэн за энэ том нөлөөнүүдээ ингээд үзүүлэх нэ. Тэгэхээр бол энэ орд тус бүрд маань бол ийм за ер нь бол их том шинжилэл гэдэг бол бас их тийм эрсдэлтэй байдаг. Өөрчлөлт шинжилтийг авчирдаг. Альва юм болж исэн, бүтэж исэн, хэвийн явагдаж исэн юм дээр орж ирэх юм бол нэлээд бас тэр байдлыг байхгүй болгочдөг. За шинэ нэмийг хайх шаардлага гаргадаг ч юм уу. Нэг тийм эрсдлийг бас авчирдаг байгаа. За өөрөөр бол бас тэр цоо шинийг одоо өөрчлөлт рүү оруулж явахдаа за тэр зөв чигийг одоо бид нэр их сайн анзаарч мэдээд за тэр зөв чиг рүү бид нэр илүү тэр тал руу нь одоо хөгжлөлийг шинжилтийг хийвэл за Юранус гариг буюу Тэнгэрийн ван гариг маань их энэ гаригийн нөлөөг бол зөв ашиглах юм боломж одоо гарч ирнэ. За тэгээд орд тус бүрээр нь ярив. За тэгэхээр бол эхний орд бол хоньны орд байгаа. За хоньны ордныхны маань хувьд бол энэ одоо 2026 оны 4 сарын 25-нд Тэнгэрийн ван гараг эхний орд руу орох энэ одоо 7 жилийн хугацаанд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг. За энэ талаар бол хоньнуудын маань бол гол энэ харилцаа холбоо. За ер нь бол энэ бидний энэ жижиг энэ сургалт за тэр суралцах тэр смарт байдлууд тийм ээ жижиг ур чадварууд маш өргөн хүрээний мэдээллүүд за бидний сэтгэх ярих тийм ээ энэ арга барил за энэ бүхэн дээр бол өөрчлөлт орж ирэх одоо ийм энерги ирж байна. Тэгэхээр бол нийгмийн хүрээнд тийм ээ гинтийн хувирал өөрчлөлтүүд болох. За ер нь бол боловсролын хүрээнд ялангуяа тэр өдөр тутмын бидний харилцаа холбоо за тэр коммуникашны хувьд шинэ боломжууд шинжилэлүүд за ингээд энэ хүмүүсийн одоо хүмүүстэй харилцах байдал тийм ээ мэдээллийг дамжуулах тэрийг ойлгох. За энэ дээр бол технологийн хувьд одоо өөрчлөлтүүд гарах. За магадгүй AI-аар суралцах ч юм уу тийм ээ. За энэ нь бол их тийм communication харилцаатай холбоотой мэдээлэлтэй холбоотой ийм одоо нөлөөнүүд бол орж ирэх нь. За энэ бол ер нь бол хоньнуудын маань хувьд бол энэ эхний орд 3 дугаар гэр байгаа. За тэгэхээр бол их ерөнхийдөө бол яг одоо ордын одоо тэр грацаар нь ч гэсэн энэ бол хоньнууд маань бол их тийм ер нь бол зөөлөн таатай за тийм энерги байгаа. Тэгэхээр бол энэ дээр бол шинжилэлүүд бол явагдсанаар хоньнууд маань бол за энэ 3 дугаар гэрийг их анхаарах ийм одоо цаг үе ирж байна. За дараагийн орд бол үхрийн орд байгаа. За үхрийн ордныхны маань хувьд энэ 2026 оны 4 дугаар сарын 25-нд Тэнгэрийн ван гараг эхний орд руу орж байгаа. За тэгэхээр энэ цаг үед одоо үхрүүд маань энэ 2026-аас 2033 7 жилийн хугацаанд одоо ямар нөлөөг үзүүлэх нь вэ гэдэг. За тэгэхээр бол үхрүүдийн маань хувьд бол гол нь энэ мөнгө санхүү за тэр эд хөрөнгө за тэр одоо санхүүгийн эд зүйлс яг өөрийн одоо тэр орлого за энэ дээр бол Тэнгэрийн ван гараг маань маш хүчтэй нөлөөгөө одоо ингээд үзүүлнэ. За тэгэхээр бол энэ санхүүгийн хувьд бол нэг талдаа бас их тогтворгүй байдал бас гарч ирэх тийм ээ. Тэгэхээр энэ дээр орлогын одоо гинтийн өөрчлөлтүүд гарч ирэх иймэрхүү болцсохгүй юм байна тийм. За тэгээд үнэт зүйл одоо бидний энэ амьдралын яг энэ материалын хэрэгцээ мөнгө санхүүтэй холбоотой энэ үнэт зүйл амьдралын хэм маяг бас ингээд энийгээ дагсан өөрчлөлтүүд гарч ирэх. За тэгэхээр бол ер нь бол энэ том өөрчлөлт шинжилтийг бол их шин замыг нээх одоо шаардлага гарч ирэх. За тэр нь бол ер нь эхийн орд дээр одоо гарч ирж байгаа учраас энэ харилцаа холбоотой энэ мэдээлэл технологитой холбоотойгоор тийм ээ энэ шинжилгүүд одоо санхүүгийн шинжилгүүд гарч ирэх.
юу нь бол зардлаа хянах. За ер нь бол бас энэ тансаг хэрэглэнээс татгалзах, санхүүгийн аюулгүй байдлыг одоо маш их бодолцох тийм ээ. Энэ тал дээр бол өхрийн ордныхны маань хувьд бол их анхаарах хэрэгтэй. За нөгөө талдаа бас энэ санхүүгийн хувьд эрхчлөөнд хүрэх өөрийн одоо зөв сайн энергийг бид нар ингээд татах хэрэгтэй. Тэгэхээр тэр бол Тэнгэрийн ван гариг бол эрхчлөө байдаг. Тэгэхээр санхүүгийн хувьд эрхчлөөнд хүрэх. За тэр илүү шин замыг гаргаж ирэх тийм ээ. Одоо бүр юм цоо шин замыг. За эсвэл гинтийн бас одоо мөнгө төгрөгийн орлого их сайжрах ч юм уу. Иймэрхүү дүнэлээ байна. Тэгэхээр бол өхрүүдийн манай хувьд бол гол тэр мөнгө санхүү, эд баялаг, үл хөдлөх хөрөнгө, за үнэт зүйлс тийм ээ. Өөрийн одоо тав тухтай байдал. За энэ гэр дээр бол гол одоо 7 жилийн нөлөөг үзүүлэх гэж байна. Тэгэхээр бол энэ дээр бол бид нар тэр одоо санхүүгийн хувьд бол тэр интернет орчин байна. За тэр нийгмийн хүрээнд тийм ээ. За AI ч юм уу. За тэр санхүүтэй холбоотой нэлээд тийм системтэй холбоотой. За энэ талаар одоо суралцах, шинийг суралцах, шинээр одоо энэ талыг сурч ойлгож энийг ашиглаж за санхүү дээр эрс өөрчлөлт авч явах ийм жилүүд байх болов гэж үзэж байна. За дараагийн орд бол Эхрийн орд байгаа. За Эхрийн ордныхны маань хувьд энэ 2026 оны 4-р сарын 25-нд Тэнгэрийн ван гариг Эхрийн орд руу орох энэ 7 жилийн одоо аяллаар одоо ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг талаар ярив. За тэгэхээр бол эхрүүдийн маань хувьд бол гол яг тэр хувь хүн гэдэг тийм ээ гадаад төрх байдал байж болно. За өөрийгөө бас нөгөө ойлгох байдал байж болно. За бусдаа яг тэр харилцах тэнцвэр. За энэ дээр за гол энэ одоо нэгдүгээр гэр дээр бол ингээд 7 жилийн аялал хийх гэж байна. Тэгэхээр бол эндээс бол маш өөрчлөлт авчирна. Ялангуяа Эхрийн ордныхан дээр бол яагаад гэвэл Эхрийн ордон дээр өөр төр нь одоо Тэнгэрийн ван гариг орж ирж байна. Тэгэхээр бол хамгийн гол нь бол эхрүүд маань одоо өөрийгөө таних, ойлгох тийм ээ. За ер нь бол их бас нэг тийм эсэлтэй талууд бол их өөрийгөө таних томоохон одоо хямраллууд одоо тохиолдох болов гэж бас ингээд харагддаг. Энэ бол жинхэнэ өөрийгөө одоо нээж боломж байдаг. Тэнгэрийн ван гариг бол ер нь энэ Юранус гариг бол яг тэр өөрийгөө одоо ямар ч тэр нийгмийн одоо ийм байх ёстой гэдэг тэр нэг тэр загвар биш тийм ээ. Яг би одоо хэн бэ? За би яг ийм байх ёстой. Яг өөрийгөө тэр яг жинхэнэ утгаар нь таних. За тэр том загваруудаас одоо салж яг өөрийгөө гаргаж ирэх. За энэний одоо сорилттой тал тийм ээ хямрал болох ч юм уу өөрийгөө таних талын хямрал, өөрийгөө нээж их боломжууд гарч ирэх. За тэр хамгийн гол нь тэр гадаад төрх энэ тал дээр л их том маш хурдтай өөрчлөлтүүд гарах одоо ийм одоо энергитэй байна. Тэгэхээр бол хамгийн гол нь шинээр одоо өөрийгөө би ийм хүн байна гэдэг бол одоо өөрийгөө гарч ирснээр тэрийг хүлээж авах хэрэгтэй. Тэгэхээр бол энэ дээр маш их өсөлт явагдана. За тэгээд амьдралын одоо шинэ амьдралын зорилго. За энэ бас их том чухал өөрчлөлтүүд болно. За тэгэхээр бол энэ одоо 7 жилд бол энэ Тэнгэрийн ван гариг маань бол тэр ялангуяа одоо тийм ээ тэр эрс өөрчлөлтүүдээр бол ингээд Эхрийн ордныхны маань одоо тэр нэгдүгээр гэрийг их том гэрэлтүүлж байна. За энэ тал дээр бол эхрүүд маань бол их шинэ одоо бие үүсэх гэдэг нь бол тэр жинхэнэ одоо өөрөө ийм хүн байсан байна гэдгийг бол их тод гаргаж ирэх болоо гэж тий. За нөгөө талд бол бусдтай маш их тийм одоо баланстай харилцах. За тэр одоо бас энерги байна. Тийм ялангуяа одоо эхнэр нөхрийн харилцаа байж болно. За хөршийн харилцаа байж болно. Relationship түншлэлийн харилцаа байж болно. За энэ харилцаан дээр бас их өөрийгөө харуулсан, өөрийгөө нээж харуулсан, шин зорилго харуулсан тийм ээ. За энэ энергиуд бол ингээд гарч ирэх нэ. Дараагийн орд бол Мэлхийн орд байгаа. За Мэлхийн ордныхны маань хувьд бол энэ 2026 оны 4-р сарын 25-нд Тэнгэрийн ван гариг Эхрийн ордонд орох энэ 7 жилийн одоо энерги хэрхэн одоо нөлөө үзүүлэх вэ гэдэг талаар ярив. За тэгэхээр бол мэлхүүнүүдийн маань хувьд бол гол одоо энэ бидний энэ одоо
цаад сэтгэлийн одоо тэр ертөнцид бол ингээд явагдана. За тэгэхээр бол Тэнгэрийн ван гариг маань бол энэ бидний сэтгэл зүйн одоо бидний сэтгэл зүрхний за энэ тал дээр бол маш их одоо тэр сорилт за тийм юмтай толгосч магадгүй. Тэгэхээр бол мэлхийнүүд маань бол энэ талын одоо сэтгэлийг сэргээх тийм илүү гүн гүнзгий. За энэ дээр бол их техник технологиг ашигласан одоо нээлтүүдийг авчрах. За маш их одоо бүтээлч бас байж болно тийм ээ. За тэгээд бас анхаарах ёстой юмнууд бол бидний сэтгэл зүрхэн дотор юу байна. За тэр бүхнийг бол одоо яг өөрийнх нь тэр эрхчлөө яг би ийм сэтгэл зүрхтэй хүн шүү гэдгийг нь бол илүү одоо бас гаргаж ирсэн. Маш их шинжилэл авчирсан. За ийм одоо инээг бол одоо ирэх одоо 7 жилийн хугацаанд бол ингээд гарч ирж байна. За тэгэхээр бол мэлхийнүүд маань бас их анхаарах ёстой одоо юу бол тэр сүнслэг одоо тэр өөрчлөлтөнд одоо бид нэр ингээд илүү энэ Тэнгэрийн ван гариг маань нөлөөлөх нь. За тэгээд өөрийнхөө сэтгэл зүрхнийхээ өөрийгөө таних одоо энэ одоо бас ойлголтуудаа тэр таньж мэдэх маань бол илүү тийм оюунлаг одоо бодолтойгоор тийм ээ шинэ бодол ингэж төрснөөр. За тэгээ амьдралын утга учир бас өөрчлөгдөх. За бас нэг ийм эрсдэл бас байж болно тийм ээ. Тэгэхээр бол энэ Тэнгэрийн ван гариг бол ер нь бол энэ шинжлэл, өөрчлөлт одоо бас энэ олон нийт тийм ээ хамтын ажиллагаа, бүлэг фракц гэсэн энэ том өөрчлөлтүүд байдаг. Тэгэхээр илүү одоо сүнслэг хүмүүсийн одоо бүлэг фракцтай нэгдэх ч юм уу тийм ээ. За энэ тал дээр эхний үед бол бас энэ их тийм сорилт за тэр сэтгэл зүйн асуудлууд, сорилтууд толгосч бас болж шүү. Тэгэхээр энийг бол тэр дотоод сэтгэлийнхээ гүнийг одоо тэр гүнээс одоо нээж гарч ирэх. За тэр том оюунлаг ойлголтуудаар эдгээхэд одоо их чухал одоо тэр түлхүүр нь болох болоо гэж. За тийм ойлголтууд байна. За дараагийн орд бол Арслангийн орд байгаа. За Арслангийн ордныхны маань хувьд бол энэ 2026 оны 4-р сарын 25-нд Тэнгэрийн ван гариг Ихрийн ордонд одоо 2026-аас 2033 он хүртэлх 7 жилийн аялалд одоо Арслангуудын маань хувьд бол гол тэр 11-р гэр дээр бол одоо ингээд орж ирж байгаа. Тэгэхээр бол Арслангууд маань бол за энэ найз нөхөд тийм ээ бүлэг хамт олон нийгэм за энэ одоо ялангуяа энэ Тэнгэрийн ван гаригийн одоо тэр өөрийнх нь бас энэ гэр гэсэн үг. За тэгэхээр энэ дээр бол орж ирснээр бол тэр маш их тэр одоо нийгмийн за тэр хамт олонны за тэр энерги бол их хүчтэй одоо энэ дээр ингэж гарч ирж байгаа. Тэгэхээр бол энэ нийгмийн хүрээнд тийм ээ энэ хүрээлэл донд ерөөсөө тийм урьдчилан таамаглахын аргагүй өөрчлөлтүүд гарч ирэх одоо тийм энергитэй байна. За тэгэхээр найз нөхөд тийм ээ найз нөхдийн өөрчлөлтүүд гинт явагдах. За одоо гинт өөр шин одоо тийм ээ нэг нь явж нөгөө нь ирэх ч юм уу. За тэр бас таны энэ зориг мөрөөдөл одоо их алсыг харж байгаа урт хугацааны тэр зориг за тэр одоо мөрөөдөл дээр тийм ээ тэр нийгмийн хүрээлэлтэйгээ холбоотой ямар нэг юм долгион үүсэх юм энерги гэж одоо бас ярьж байна тийм ээ. Тэгэхээр бол найз нөхдийн хүрээлэл нэг талдаа багасж магадгүй, эрсдэлд орж магадгүй. За шинэ хүсэл тэмүүлэл одоо таныг ингээд шинэ зорилго руу оруулж магадгүй тийм ээ. Өөр одоо нийгмийн шал өөр одоо тэр хүрээлэлтэй бас ингээд нэг хамт олон болж магадгүй. За ийм одоо бас энергиуд ингээд байгаа. Тэгэхээр бол ер нь бол энэ Арслангууд маань бол юу за нийгмийн хүрээнд тийм ээ яг одоо маш их юм харилцаа холбоотой байдаг. Тийм хүмүүс байдаг. Тэгэхээр бол тэр их одоо мэдээлэл солилцдог энэ байдлууд маань их өөрчлөлт шинжилэлт. За тэр интернет орчин одоо хэмэл оюуны ертөнц тийм ээ. За тэр одоо өөр ялангуяа энэ одоо дижитал, онлайн за энэ тал руугаа их нийгмийн хүрээллүүд маань их холбоотойгоор ингэж одоо гарч ирэх ийм одоо жилүүд
жилүүдийн энерги бол байна. За дараагийн орд бол охины орд байгаа. За охины ордныхны маань хувьд бол энэ 2026 оны 4-р сарын 25-нд Тэнгэрийн ван гараг эхний ордонд 7 жилийн аяллаар бол ямар одоо нөлөөг, ямар энергийг авчирч ийм гэхээр бол за охинуудын маань хувьд бол маш ер нь их чухал одоо их хүчтэй нөлөөтэй энэ жил байгаа ер нь бол. Яагаад вэ гэхээр Тэнгэрийн ван гараг бол эхний ордон дээр орж ирнэ гэдэг бол ер нь бол 90 градус дээр одоо орж ирж байна гэж бол үзэж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бол их том сорилт өөрчлөлт бол болно. 90 градус гэдэг бол бүр онцгой тийм одоо шин тэр өөрчлөлт гарч ирнэ. За тэгэхээр энэ бол ажил мэргэжил тийм ээ. За ажлын амжилт, нийгмийн том амжилт, өөрийн яг тэр одоо нийгэм дээрх том одоо карьерийн амжилт. За энэ дээр бол том нөлөөгөө үзүүлэх гэж байна. Тэгэхээр бол Тэнгэрийн ван гараг ажил мэргэжлийн хувьд бол маш их юм санаа зовох одоо эрс өөрчлөлтүүд болж магадгүй. Тэгээ уламжлалт бос карьерийн замд одоо орох ийм боломжууд ч нээгдэж магадгүй тийм ээ. Айгүй тийм уламжлалт бос одоо карьерд бодсон чиснаас их өөр одоо шал өөр одоо тий бүр ингэ 90 градусаар өөрчлөгдөх. За ийм одоо бас энерги баг. Тэгэхээр бол их сорилт байна. За маш их том өөрчлөлт байна. За карьер дээр болно. За бас энэ одоо гэр бүлийн амьдрал дээр их баланслж яваад их зүгээр болов гэж тийм ээ. Илүү гэр бүлийн амьдрал руугаа илүү бас анхааруул тийм ээ. За тэнд бол энэ энергийг бас тэнцвэржүүлэх бас нэг одоо арга зам байж болно. За тэгэхээр бол одоогийн ажил мэргэжил бол өөрчлөгдөөд тийм ээ. Их өөр одоо тэр амьдрал руу орох магадaltaй. За тэгэд бол ер нь бол яг өөрийнх чинь яг ямар амжилт, яг өөрийн чинь яг хувьцгол ямар байсан бас тэр жинхэнэ одоо тэр бусдаас ямар нэг бусад нөлөөнөөс шалтгааллахгүйгээр жинхэнэ өөрийн чинь энэ жинхэнэ одоо эрх чөлөөт тэр одоо ажил карьер чинь бол бас нээгдэх баг. Тэгээд ер нь бол мэргэжлийн эрх чөлөөний хувьд бол шинжилгээг бол хүлээж авах хэрэгтэй. За яг би ийм одоо эрх чөлөөтэй ажил хийх юм байна ч гэдэг юм уу. За ер нь бол ингээл ажил мэргэжлээ өөрчлөхөд бол бэлэн байх ёстой ийм энерги бол байна. За дараагийн орд бол Жинлүүрийн орд байгаа. За Жинлүүрийн ордныхны маань хувьд бол энэ 2026 оны 4-р сарын 25-нд Тэнгэрийн ван гараг эхний ордонд одоо 2026-аас 2033 оны хугацаанд энэ 7 жилийн одоо ямар энерги авчирч байна гэж. Тэгэхээр бол Жинлүүрүүдийн маань хувьд болвол за гол одоо тэр 9-р гэр дээр бол одоо энэ Тэнгэрийн ван гараг орж ирж байна. Тэгэхээр энэ бол за дээд боловсрол тийм ээ. За бүр илүү том одоо мэрэгэн ухааны тэр одоо философийн тэр одоо том жинхэнэ шашны гэх юм уу энэ том одоо оюунлаг тэр цэцэн мэрэгний одоо тэр гэр дээр бол болж байна. За бас энэ холын аяллаа дээд боловсролын итгэл үнэмшил гэдэг. За тэгэхээр бол ямар ч байсан холын аялал дээд боловсрол энэ бүхэн дээр бол нийгмийн одоо юу гэдэг нийгмийн дарамтаас чөлөөлөгдөх тийм ээ. За тэр Юраносын тэр одоо эрх чөлөөний тэр том хүчтэй энерги орж энэ дээр их чөлөөлөлт үүсэх. Энэ дээр бүр эрс өөрчлөлт үүсэх бас. За гинтийн одоо аяллууд гарч ирэх тийм ээ. За бас энэ том дээд боловсролуудын боломжууд гарч ирэх. За энэ талын одоо уламжлалт бус одоо замаар явах. За амьдралын шинэ арга барилууд одоо нээлт одоо гарч ирэх. За энэ дээр бол одоо ийм өөрчлөлт гарч ирж байгаа. Тэгэхээр бол энэ бол мэдээлэл харилцаа холбоо одоо их холбоотой тийм ээ. Одоо маш их юм оюуны одоо тэр хурдтай тэр одоо цахилгааны одоо тэр энергиуд гэж байгаа тийм ээ. Бидний одоо энэ бүх мэдээлэл солилцдог энэ одоо интернетийн одоо хурд тэр цахилгаанцсан энергиуд байна. За тэгээ оюун одоо тарих толгойтой холбоотой
яг энэ лог бодолтой холбоотой. Ялангуяа жиндүүр бол өөрөө бас энэ агаар мохотын орд байгаа тий. Тэгэхээр маш их тийм энэ бидний энэ логик ухаантай холбоотой маш өөрчлөлтүүд. За боловсролтой холбоотой ингээд итгэл үнэмшил гэдэг. Энэ том сэдвүүд дээр бол ингээд гарч иж байна. За дараагийн орд бол хилэнцгийн орд байна. За хилэнцгийн ордныхны маань хувьд бол энэ 2026 оны 4-р сарын 25-нд Тэнгэрийн ван гараг Эхийн ордонд 7 жилийн энэ аяллаар бол за гол тэр яг 8 дугаар гэр дээр гарч ирж байна. За өөрөө бол хилэнц цолуугаас бас 8 дахь орд байдаг тийм ээ. За тэгэхээр энэ дээр бол за сэтгэл зүйн дотоод сэтгэл зүйн том өөрчлөлт тийм ээ. За бүр ингээд бусдтай хамтарсан том мөнгө санхүүгийн том өөрчлөлт. За маш их дотн харилцааны том өөрчлөлт. За маш их одоо бүр юм үннийг хайх, үннийг олох, оюунлагаар одоо бүх юмд хандах. За энэ том өөрчлөлтүүд бол энэ сэтгэл зүйн дотоод энэ одоо илүү тэр айдас, за илүү тэр одоо үннийг хайсан тэр их том их хүчтэй тэр гэр дээр одоо 8 дугаар гэр дээр бол гарч ирж байгаа. Тэгэхээр бол Тэнгэрийн ван гараг бол энэ одоо 8 дугаар гэр бол тийм ээ тэр үхэл дахин төрөлт. За энэ том өчлгүүд дээр том өөрчлөлт байна. Тэгэхээр бол за маш одоо эрсдэл дагуулах боломжлох асуудал бол энэ өр зээлний асуудал тийм ээ. Банкны системний өр зээлний асуудлын талаар энэ том өөрчлөлтүүд дээр бол одоо бас анхаарах хэрэгтэй. За хөрөнгө оруулалтын одоо энэ сэдвүүд байна. За сэтгэлийн одоо тэр гүн гүнзгий дээр одоо бас сэтгэл зүйн асуудлууд байна. За энэ дээр бол их том маш их өөрчлөлтүүд байна. Тэгэхээр бол ер нь бол энэ 8 дугаар гэрийг бол хэлцүүд маань бол маш их анхаарч тийм ээ. Энэ одоо мөнгө санхүү энэ бүх энэ том 8 дугаар гэрийн том сэдвүүдийг анхаарах хэрэгтэй ийм цаг үе байна. За дараагийн орд бол Номын орд байгаа. За Номын ордныхны маань хувьд бол энэ 2026 оны 4-р сарын 25-нд Тэнгэрийн ван гараг Эхийн ордонд 7 жилийн энэ аяллаар бол ямар одоо өөрчлөлт шинжилтүүд өгдөх нэ гэж. Тэгэхээр бол Номынхны маань хувьд бол маш одоо чухал том өөрчлөлтүүд бол энэ дээр л харагдаж байгаа. Яагаад гэвэл яг одоо 180 градусын эсрэг тал дээр нь бол энэ орж ирж байна Тэнгэрийн ван гараг. Тэгэхээр энэ бол за энэ бол тэнцвэр шинжилэлт. За аливаа баланс шударга ёс гэсэн энэ том одоо сэдвүүд гарч ирж байгаа. Тэгэхээр бол за харилцааны одоо маш их тэр нөгөө нэг relationship-ийн түншлэл харилцаа. За гэр бүл. За эхнэр нөхрийн харилцаа. Энэ дээр шинжилэл явагдах ийм энерги байна. Тэгэхээр бол шинэ түншлэл гарч ирэх тийм ээ. Харилцаануудад өөрчлөлт орох. За гэрлэлт. За шинэ хамтрагч. За энэ энергиуд байна. Тэгэхээр бол за гэрээ хилцэл одоо хамтран одоо түншлийн гэрээ хилцлүүд дээр их ийм сэдвүүд хүчтэй нөлөөтэй байна. За бизнес дээр ялангуяа тийм ээ. За энэ дээр бол их гинтийн өөрчлөлтүүд гарах. За гол асуудлууд юу вэ гэхээр бол үл ойлголцол үүсэх. За энэ дээр одоо ямар нэг шударга ёс алдагдах. За хитрхи одоо нэг өөрөө би ийм шүү гэдэг тэр их одоо өөрийн эрх чөлөөний асуудлууд нь тэр шударга түншлэл дээр асуудал болох юм. Аль нэг талдаа тийм ээ. За энэ солилтууд бас байж болно. За ингээд урьдчилан таамаглахын аргагүй энэ үйл явдлууд ингээд энэ 7 дугаар гэр дээр бол одоо Тэнгэрийн ван гараг бол өгнө. Тэгэхээр энэ дээр бол том эрх чөлөө гарч ирж байна. За харилцаанд гинти одоо шийдвэр гаргах асуудал дээр бол бас боломжлох хэрэгтэй. Гинт тогтсон шийдвэр гаргах. За ер нь бол энэ нөхцөл байдлыг бол их доктортой за хүлээх за ийм бас баланслах энэ энергийг бол бид нэр номод маань ерөөсөө мартаж болохгүй. Тэгээ ер нь бол их тэр нөө балансыг яасан шудраг бас. За тэр тэнцвэрийг их сайн анхаарах хэрэгтэй. За тийм 180 градустай тийм энерги байна.
За дараагийн орд бол материал орд байгаа. За материал ордныхны маань хувьд бол энэ 2026 оны 4-р сарын 25 Тэнгэрийн ван гараг 2026-аас 2033 оны хооронд энэ одоо 7 жилийн аяллаар одоо өөрийнхөө тэр ямар энерги өгч юм гэхээр бол за материалын маань хувьд бол яг энэ бидний өдөр тутмын ажил байнгын хийгддэг одоо тийм маш их одоо хариуцлагатай байх хэрэгтэй, цаг барих хэрэгтэй, секунд минутаар хүртэл одоо тийм тооцогддог энэ орчин үеийн одоо энэ амьдралын одоо энэ ажил байгаа. За бас энэ эрүүл мэндийн асуудал байгаа. За өдөр тутмын бидний одоо энэ зуршил, хэвшил энэ дээр бол их том өөрчлөлт одоо авчирч байна. За тэгэхээр бол Тэнгэрийн ван гараг маань бол энэ өдөр тутмын амьдралын энэ одоо хэвшмэл байдалд бол гинт өөрчлөгдөх тийм ээ. Урьдчилан таамаглахын аргагүй өөрчлөлтүүдийг гаргаж ирэх. За ийм бодоо сорилт эрсдлүүд бас байгаа. За эрүүл мэндийн зуршил тийм ээ. Ямар хоол унд идэж чинь, эрүүл мэндтэй өдөр тутамдаа юу идэж чинь. За энэ асуудал байж болно. За ер нь бол энэ бүтээмж за маш их одоо нэг байнгын одоо тордож явдаг тийм ээ. Тордсноор тухайн одоо үр жимс сайжирдаг. За энэ одоо ажиллагаанууд маань бол юм шин боломжууд одоо нээгдэж гарч ирэх. За энэ гэхдээ нэг тийм оюунлаг одоо тийм ээ. Илүү тэр оюунлаг талын бидний энэ бодол логикийн энэ талын одоо энергитэй байгаа. Тэгэхээр бол энэ тал дээр бол их чөлөөг өгч тийм ээ. Ер нь бол бие махбодын хувьд бол эрүүл мэнд тийм ээ. Энэ одоо эрүүл мэндтэй холбоотой энэ асуудлуудыг бол муу одоо зуршлуудыг бол эрс одоо энднээс зайлсхийх хэрэгтэй. За тэгэхээр бол материалууд маань бол за шинэ ажил, за шинэ эрүүл мэнд, за шинэ өдөр тутмын одоо байнгын хийгддэг зүйлүүдтэй маань бол том одоо өөрчлөлтүүд гарч ирэх нэ. За дараагийн орд бол хонхын орд байгаа. За хонхын ордныхны маань хувьд бол энэ 2026 оны 4-р сарын 25-нд Тэнгэрийн ван гараг Эхийн ордонд одоо энэ шилжих энэ 7 жилийн аяллаар одоо Тэнгэрийн ван гараг маань одоо ямар нөлөө үзүүлж чинь гэхэд бол гол за тэр бүтээлч байдал, за хайр дурлал тийм ээ, романтик байдал, үр хүүхдийн асуудлууд байна. За энэ гол юм 5 дугаар гэр дээр бол ингээд Тэнгэрийн ван гараг маань ингээд орж ирж байна. Тэгэхээр бол маш их өөрийгөө бусдын өмнө харуулсан тэр их бүтээлч одоо байдлууд дээр их том өөрчлөлтүүд гарч ирэх тийм ээ. За тэр бүтээлч байдлууд маань хонхууд маань бол ер нь бол илүү тэр одоо интернет орчин тийм ээ. За тэр маш их юм мэдээлэл солилцох энэ ертөнцийн одоо өөрийгөө харуулах одоо тэр маш их смарт ажиллагаанууд гарч ирж ирэх одоо тийм одоо энергитэй байгаа. Тэгэхээр бол шинэ санаа төрөх тийм ээ. За контент бизнес хийх ч юм уу. За ямар ч байсан тэр нийгэмд өөрийгөө харуулах тэр одоо дүр том энерги дээр бол том өөрчлөлтийг бол энэ авчирна. За тэгэхээр бол өөрийгөө илэрхийлэх хобби, за тэр за бас энэ үр хүүхдтэй холбоотой харилцааны асуудлууд дээр маш том өөрчлөлтүүд гарч ирнэ гэж байна тийм ээ. За тэгээд энэ одоо бидний энэ happy одоо баяр баясгалан ад жаргалын мэдрэх энэ одоо байдлууд дээр том өөрчлөлт гарч ирж байна. За шинэ харилцаа холбоо, за нийгэм дээрх одоо бүлэг практиктай шинэ харилцаа холбоо одоо гарч ирэх тийм ээ. За өөрийнхөө ялангуяа тэр өөрийнхөө тэр яг би шүү гэдэг тэр өөрийн содон ямар нэг одоо нийгмийн одоо ийм байх ёстой, тийм байх ёстой гэдэг тэр том одоо шахалт дарамт биш тийм ээ. Яг өөрийн тэр содон талыг ил гаргаж одоо жинхэнэ баяр баясгал шинэ харилцаа холбоо гэдэг сэдвүүдийг судалж тийм ээ. Өөрийгөө энэ Тэнгэрийн ван гарагийн одоо энэ том нөлөөг авах нь одоо зөв болоо гэж. За дараагийн орд бол загсны орд байгаа. За загсны ордныхны маань хувьд бол энэ 2026 оны 4-р сарын 25-нд Тэнгэрийн ван гараг Эхийн ордонд шилжих энэ 7 жилээр одоо ямар нөлөө үзүүлэх нэ гэдэг дээр бол загснууд маань бол маш хүчтэй одоо
нөлөөтэй ийм одоо байна. Тэгэхээр бол энэ одоо загсны ордныхны маань бол гол дөрөвдүгээр гэр дээр ингээ гарч ирж байгаа. За энэ дөрөвдүгээр гэр гэдэг бол бидний амьдралын гол гэр бүл тийм ээ. За гэр бүлийн нэг том энергийн одоо гэр байгаа. Тэгэхээр энэ дээр бол загснуудад маань бол маш харилцаа. За гэр бүлийн харилцаанууд бол бүр ингээд шал өөр болох. За ийм энергитэй байна. Тэгэхээр бол энэ ер нь бол энэ энерги бол загснуудын маань хувьд бол ер нь бол 90 градус байгаа л да. Тэгэхээр бол энэ бол бүр онцгой сорилт, онцгой тэр өөрчлөлтийг бол авчирч байгаа. Тэгэхээр бол энэ гэр бүл гэр орон ер нь одоо тэр өөрийн хамгийн одоо дотн тэр гэр бүлийн энэ дээр бол том өөрчлөлтийг одоо Тэнгэрийн вангарыг маань ингээд нөлөөлөх нэ. Тэгэхээр энэ дээр бол за ер нь тэр уламжилж явсан одоо гэр бүлийн харилцаанууд маань тий гинт өөрчлөлтөнд орох тийм ээ. За нүүдэл суудал болох, амьдрах орчин өөрчлөгдөх, гэр орон маань өөрчлөгдөх. За үр хөвгттэй харилцаан дээр том өөрчлөлт гарч ирэх. За ер нь гэр орон гэр бүл гэдэг гэсэн ойлголтууд маань хүртэл дахин одоо энэ дээр тодорхойлолт гаргаж ирэх гэж юм. За жинхэнэ энэ одоо амьдралын одоо хэм маяг тийм ээ утга учир. За энэ одоо энэ дээр их том өөрчлөлт гарч ирэх. За ийм одоо том сорилт байна. Тэгэхээр бол загснууд маань бол энэ дөрөвдүгээр гэрийн одоо тийм ээ гэр бүл гэр орон гэсэн энэ том хүчтэй энэ амьдралын хэм маягт маань бол том нөлөө ирэх нэ.